Арай өчигдрийн кино яаж дууссан бэ? Доороос нь бичих гараад дууссан даа. Хоёр чүгчээ явж байгаад нэг нь дэллүү боллоо. Үрсээр байгаад бэрдийг гаргаж аваад бид хоёрт маш их мөнгө, маш сайхан хүүхэн гаргаж өг. За бэрд ч үгэнд нь орж чадлаараа л хичээлээ. Харин маргааш өглөө нь харсан чинь тушаал нь биелэгдээгүй байна гинэ. Гайхаад дэллүүгөө эргүүлж тойруулаад харж байсан чинь харин Made in China гэсэн бичиг байх юм гинэ. Хадамэж охиныдоо өртөл хүргэн нь маш ууртайгаар хувцаа баглан зогсож байх юм байна. Юу с миний хүү яагаад уурлав? Би ингэж оромжлоод амьдарч чадахгүй. Томилтой ажил эрт дуусаад эхнэрлүүгээ ашгүй хайр нь 2 хоногийн өмнө очихоор боллоо гэд мэйл бичээд гэртээ өнөө өглөөсөн чи харин нэг залуутай үцгий хэвдэж яах юм? Одоо бүх юм дууссан. Гүцээ. Саллаа. Хүлээцтэй вэ миний хүү. Цаадах чинь шалтгаангууд их хүн биш. Ахи ээж нэг ярьчаад юу болсыг тодорхойлцоод ирээд за. Хэсэг хугацааны дараа хатан байж инээмсэглэн гүйцэрд. За тэр хилээгүй юу? Ямар нэг шалтгаан байж таарнаа гэж цаадах чи мэйл чи уншаагүй гэж яаж тэ миний хөө?